За сайн бацгаана уу? Өнөөдөр би та бүхэн сэтгүүл зүй гэж юу вэ гэдэг тухай бяцхан мэдээллийг хүргье гэж бодсон. За сэтгүүл зүй нь өөрөө ардчилсан нийгмийн суурь тулгуур болж өгч гэдэг. Иргэдэд үнэн зөв мэдээллийг хүргэж шийдвэр гаргах эрхийг нь дэмжиж өгч байдаг ийм мэргэжил байгаа. За өөрөөр хэлэх юм бол сэтгүүл зүй гэдэг мэргэжлийн үндсэн үүргүүд нь гэвэл мэдээллүүдийг цуглуулах, баримтыг нэгтүүлж үнэн зөвийг шалгах, интервью, сурвалжлагуудыг хийж нийтлэлийг бичиж нийтлэх, нийгмийн өмнө хариуцлага хүлээж мэдээллийг түгэх гэсэн үйлчилгааг мэргэжлийн түвшинд явуулж өгч байдаг нэг томоохон салбар байгаа. За тэгвэл яагаад сэтгүүл зүй чухал вэ? Сэтгүүл зүй гэдэг нь өөрөө нийгэмд мэдээллийг түгээн дэлгэрүүлж байдаг учраас нийгмийн хамгийн том дархлаа болох мэдээллээр нь хангаж өгч байдаг учраас маш чухал гэж үзэж байгаа. За сэтгүүл зүй гэдэг нь эрх мэдлийн байгууллагууд албан тушаалтнуудын үйл ажиллагааг хянаж хариуцлага тооцох бас боломжуудыг бүрдүүлж байдаг. Тийм ч утгаараа төр засгийн үйл ажиллагааг шалгаж хянаж байдаг, ардчлалыг давхар хамгаалж өгч байдаг гэж үзэж байгаа. За сэтгүүл зүйн үндсэн ойлголтууд. За мэдээллийг түгээх гэдэг бол хамгийн чухал ойлголт байгаа. За баримтыг шалгаж тодорхой хэмжээнд сурвалжлага, эрэл хайгуулгыг хийсний үндсэн дээр бодит мэдээллийг үнэн зөвөөр хүргэх нь хамгийн чухал болж өгч байгаа. Олон нийтийн эрх ашигыг хамгаалах гэдэг бол бас нэгэн төрлийн хамгийн чухал зүйлсийн нэг байгаа. За хямрал, авилга, худал мэдээллийн үед мэргэжлийн сэтгүүл зүйн шалгаж их сурвалжийг нь баталгаажуулан иргэдийн дуу хоолойг нь илүү хүргэх тийм үүргийг хүлээж байдаг аа. За хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гэх юм бол мэдээж бидний мэддэг радио, сонин сэтгүүл, вебсайт. За сүүлийн жилүүдэд бол сошиал медиа бас маш хүчтэйгээр орж ирж байгаа. Сэтгүүл зүйн зөвхөн өнөөдөр дэлхийн мэдээ өдөр тутмын гэж ангилагдахаас гадна судалгааны, спортын, соёл урлагийн, фото, шүүмжийн гэж дотроо бас хэд хэдэн төрөл зүйл болж ангилагддаг байна. За сэтгүүл зүйн үндсэн үүрэг. За бидний хамгийн сайн мэддэг бол мэдээллийг түгээх, сурталчилгаа буй ойлголтыг өгөх гэдэг бол хамгийн доотлолт нь байгаа соён гэгэрүүлэх гэж байгаа. Би түрүүнд хэлсэн шүү дээ. Нийгмийн нэгийнхэн том дархлаа болж өгч идэг мэдээллийг хангадаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл соёл урлаг, уран зохиол, шинжлэх ухаан, боловсролын мэдээллээр иргэдийг бас давхар хөгжүүлж байдаг байх нэ. Соён гэгэрүүлэх үүргийг давхар хүлээдэг юм мэргэжил байна. За орчин үеийн дижитал сэтгүүл зүй гэж байгаа. Бид нар хэдэн жилийн өмнөхөө бодвол орой болгон мэдээний өмнө олон цагийн турш ч юм уу суугаад сонсох гэхээсээ илүү цаг тухай бүрд нь өөрсдийн гар утсан дээрээсээ мэдээллийг түргэн шуурхайгаар авдаг болчихсон. Тэгээд энэ онлайн мэдээ гэдэг нь бол маш их түгээн дэлгэрч байгаа. Хамгийн чухал хэлбэр болоод байгаа. За мэдээж бас сүүлийн үед алгоритм ба хиймэл оюун ухаан гэж бас давхар хөгжиж байгаа. За энэ нь мэдээг түгээх, ангилах, хянахад бол маш чухал үүргүүдийг бас гүйцэтгэж өгдөг байна. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.